олон улсын санхүүгийн байгууллагуудаас одоо Монгол улсад зориулсан цар тахлын хулгайны нийллийн мэдээлэл судлаад тэрийг одоо хэрхэн хурж байгаа вэ гэдэг талаар та одоо Facebook дээр лайв хийсэнд энэ одоо маш олон хүнд одоо 5 6 10 мянган хүнд одоо хурж share like авсан одоо маш их хүмүүст нэлээд импакт үзүүлсэн тий. Тэгэхээр яагаад та яг энэ судалгаа хийсэн яг яагаад энэ сэдвийг одоо хөндөж эхэлсэн гэдгээс нь хоёлаа эхлээд ярилцъя. За мэрэгчлийн өвчин гэх юм уу тийм ээ. Миний за Twitter дээр би миний нэг дагдаг нэг болохоор зэрэг IMF буюу олон улсын валютын сангийн ерөнхий захирал Кристина Жоржиева гэдэг эмэгтэй байгаа. Би тэр хүнийг Twitter дээр дагаад нэг өдөр одоо 6 сар тийм ээ Twitter дээр ингээд твит хийсэн чинь тэр нь болохоор зэрэг манай өнөөдөр төлөөлөл өдөр зөвлөл Монгол улсад 99 сая долларын доллар оруулах зөвшөөрөл өглөө гэсэн энэ твит оруулсан байсан. Тэгээ би анх тэрийг уншичаад пог аваад манай Монгол улсад 99 сая доллар ингээд ирэх авлаа гэж би бодчихсон. Тэгээд мэдээлсэн чинь манай монголчууд те хэдэн мянган монголчууд ингээд гадаад орнуудад гацчихсан эдийн засгийн ямар хямралтай ямар хэцүү байлаа. Би тэгээд миний анги хамгийн анх бодчихсон зүйл болохоор за энэ монголчууд мань гэртээ харих боломжтой боллоо да тусламж авлаа да гэж бодчихсон. Гэтэл 6 сар өнгөрлөө байдгүй. 7 сар өнгөрлөө байдгүй. Бүхэл бүтэн 2 сар болчиход юу ч байхгүй. Тэгээд би ингээд Монголын хэвлэл мэдээлэлээс хайгаад ингээд юм хайсан чинь юу ч гарч ирэхгүй байгаа байхгүй. Мэдээлэл аа. Тэгээд би ингээд мэдээлэл хайгаад эхэлсэн чинь тэр 99 сая доллар маань юу ч биш байсан. Тэгэл холбооны Европын холбооноос мөнгө аваад ингээд миний одоо хайсан хэцүүс нэмэгцээр байгаа 400 сая доллар. Энд чинь би зөвхөн би 1% хүн шүү дээ. Би бол юу ч биш тийм ээ. Зөвхөн 1% хүний ингээд зүгээр интернет ухаад хайгаад олсон юм 400 сая доллар болж байгаа байхгүй. Гэтэл цаана нь үнэндээ хэдэн доллар авсан билээ. Хэдийг нь би олж мэдээгүй хичнээн их мөнгө байгаа юм билээ. Тэрийг бид нар мэдэхгүй ш. Тэгээд энэ их мөнгө Монгол улсын засгийн газар авсан бижиж нэгч төгрөгийг нь Монголын хэвлэл мэдээлэлээр монгол хэл дээр гаргаагүй. Монголын ард түмэн юу ч мэдэхгүй. Тэгээ би ингээд 5 дахь өдөр энэ талаар хэлэхэд тэр хагас бүтэн сайнд нь Монгол улсын хэрэг эрхлэх газар бид нар нэг хэдэн доллар авсан манай дансанд байж байгаа гэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ тэр дундаас нь бас 3 одоо 100 сая доллар тутсан ийм мэдээлэл гаргаж өгч байгаа хэрэг эрхлэх газар. Тэгсэн мөртлөө тэрнээс нь хардаа 3 хоногийн дараа манай сангийн сайд Хүрэл Баатар за энэ 400 сая доллароос бид нар нэг хэсгийг нь одоо цэвэрлэх байгууламжинд хэрэгжилж эхэллээ гэсэн мэдээлэл гаргаж байгаа байхгүй 3 хоногийн дотор. Манай Монгол улс хизээ тийм хурдан үйл ажиллагаа явуулж эхэлдэг байлаа. Гэтэл яг тэр цэвэрлэх байгууламжинд нь шүү дээ тийм ээ хамгийн сонирхолтой нь өнгөрсөн жил 2019 оны 2 сард Хятадын засгийн газраас 1 тэрбум долларын зээл аваад тэр хэрэглэх байгууламжийг нь бид нэр цэвэрлж эхэлсэн. Тэр чинь өмнө нь санхүүжилтөд авцсан байсан гэсэн үг юм биш үү? Өмнө нь нодлон 2019 оны 2 сар манай бүр ерөнхий сайд хүрэлцэх өөрөө нээлттэнд нь очиод зураг хүргэтэйгөө бүх юм нь ингээд нээлт хийгээд манайх 1 тэрбум доллар Хятадын засгийн газраас авлаа. Зээл шүү дээ тэр чинь. Ингээ янзлаа гэсэн тэрийгээ өнөөдөр Хүрэл Баатар нь дахиад энэ 400 сая долларыг бид нар ингээд янзлж эхэллээ гэдэг ингээд зогсож байгаа хэрэг. Манай Монгол улсын засгийн газар юу хийгээд байгааг ерөөсөө ойлгохгүй юм бид. Нөгөө талд нь бид нар энэ гадаадд гацсан одоо 10 орчим мянган монголчууд байгаа гэж ерөнхий тоог нь хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ бас хэлбэлзээд байдаг юм шиг үлээ албан бус тоогоор. Тэгэхээр энэ хүмүүсийгээ бид нар бас санхүүгийн боломжгүй одоо өвчин зовлонгоос үүдээд гацсан хүмүүсийг бас бүрэн одоо авчрах боломжтой юм байна шүү дээ. Энэ мөнгөөр. Хангалттай яг зүгээр чи бодсоо энэ нэг их 80 төгрөгнөөс чинь зүгээр 1 сая 2 сая төгрөг зарцуулахад энэ чинь одоо бүр жоохон хэмжээ шүү дээ. Эндээс бүр 0.0001%. Тэгэхэд энэ гадаадд байгаа монголчуудаас бид нар аваад ирчиж болж байна. Айл уужи аваад ирсэн бол одоо чи бодсоо өчигдөрхөн би энэ фэйсбүүкээр Казахстан гацчихсан өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Хүүхдний хөгжлийн бэрхшээлтэй ээж Казахстан гацчихсан байж байна. Тийм байсан. Айл үжи хэдэн сарын өмнө ирчих байсан хүн хардаа мөнгө авахгүй гацаад бүр өчнөө сар тэнд болчихсон. Тэгээд одоо арай хэж
хүмүүсийн ачаар Казахстанд сурч байсан оюутнууд тэр ихчлэр орж иж сошиал медиа дээр тайлж өгчөөд хүмүүс мөнгө төгрөгөө хандивлаад яасан гэхээр зэрэг Америкаас хүмүүс мөнгө хандивлаад би хардаа ингээд 10 одоо 20 жил за мэдээж ихний 10 жил надад нэг учиргүй мөнгө төгрөг хүмүүс ханиулаад ах чадмаатай байгаагүй л да би ч өөрөө ингээд ядуу аюутай явсан. За сүүлийн 10 жил би өөрөө ингээд аз бол одоо бурхны ивэлэр ингээд өөрийн гэсэн чадвартай болсон. За тэгэхээр зэрэг Америкт амьдарч байгаа хүмүүсийн хандсан мөнгөнөөтэй тэнцэх хэмжээгээр би өөрөө хандаа гаргаад тэр ихчид тусалсан байхгүй юу? За ингээд тэр их Монголд ирэх мөнгөтэй болсон. Гэхдээ одоо өчигдөр би ингээд би сүүлийн ингээд 10 жил монголчуудад тусалсан хэрнээ хизээч би тэрэнд мөнгө өчлөө, энэнд мөнгө өчлөө гэж би хизээч би олон нийтэд зарлж яваагүй. Би хизээч би хүнд зарлж яваагүй. Би гэхдээ анхудаага намайг хүртэл ийм байдал Монголын засгийн газар болж байгаа байхгүй. Ягаад гэхээр зэрэг энэ ихчид Монголын засгийн газар бүхэл бүтэн 400 сая долларыг бүхэл бүтэн их найт төгрөгийг ийм хүмүүс туслаараа гээд олон улс өгч явахт чинь ийм хүмүүсээ ингээд тэг хүний газар хаалхад хөгжиж хайж байгаа шүү. Зүгээр ч нэг хаяагүй. Харин хөгжиж хайчаад тэгээд Монголын арт түмэн одоо ийм хүмүүс туслаад Монгол руу буцааж авчрах гэж зовж шүү тийм. Яг сэтгэл эмзэглэмээр шүү дээ. Хүн яг үнэхээр эмзэглэмээр. Монголын төр засаг ингэж ширэн нүур гаргачихсан гэсэн Монголын арт түмэн хүн чанараа алдаагүй байна. Би тэрэнд бас баярлж байгаа. Зүгээр хувь хүний бодлоор энэ хүмүүс засгийн газрын улс төрчид сэтгэлгүй байна уу эсвэл мөнгөнд хийж шунаад байгаа мó? Яг яагаад бид нар одоо яг ийм байдалд орчих вэ? Нэгдүгээр бид нар Монголын засгийн газарт хариуцлага гэдэг хүлээлгэж хизээс сураагүй. Бид нар ганцхан засгийн газартаа биш манай Монгол улс бид нар дотроо ч гэсэн бид нар өөрсдөө ч гэсэн хариуцлага гэдэг үгийг хариуцлага хүлээлгэх гэдэг үгийг бид нар ингээд аль шатанда манай монголчууд хязгаар сураагүй. Өнөөдөр манай Монголын төр засаг юу болж хувирсан бэ гэхээр зэрэг их хурлч гэсэн нэг нэмээшээ өвшөө хонцоо авах талбар болж хувирсан. Одоо их хурлыг харахад та нар зүгээр л нэг хэрүүлийн талбар. Зүгээр л нэг нэгнээсээ өвшөө хонцоо авах талбар. Зүгээр л нэг би чамайг шоронд хийчих шүү. Надад ирэх нь байгаа шүү. Чамайг би шоронд хийчих шүү. Би чамайг тэгчих шүү. Нөө бид нар тийм хүмүүс хэрэг байхгүй шүү. Бид нарт удирдагчид хэрэгтэй байна. Тийш үү. Бидний аваад явчих энэ эдийн засгийн хямралаас аваад явах удирдагчид хэрэгтэй байна. Тэр диктаторшип хэрэг алга байна. Зургатаар гарч ирэл нэг л нэг хүн загинсан хүмүүс. Нэг л амар хүн загинсан хүмүүс. Нөгөө Монгол ардын хүү хайцсан. Монгол ардын хүүгүүд хайцсан. Баахан нөгөө нэг заан арслан заан аврагууд хайцсан. Одоо дээр нэмэр бахансан нөгөө нэг сэтгүүлчд уучлаарай чи сэтгүүлчд бид гэдэг чинь оолаагүй. Ингээд ийм хүмүүс суулгацсан. Мэргэжлийн бус хүмүүс яаж бид нар удирдах авчих вэ? Би яг үнийг хэлэхэд ингээд бодож байгаа ах энэ зээл тусламжуудыг тэднэрд очих чинь зүгээр нэг Монгол улсын зээл аав гэж очоогүй шээ. Тэр нь чинь өчнөө яриа хэлэлцүүлэг болж ээж Монгол улс тэр зээлийг авсан. Тэд нар энэ зээл юунд очсныг мэдчихсэн. Би одоо тэр ингээ хаалт ингээ эхлээд бол ингээ бодож байгаа хөө. За эдгээр одоо англи хэлийг ойлгохгүй өөр юм зарчуулдаг байгаа юм болоо мэдхгүй дээ ингээ байгаа юм. Нөө мэдчихэж байгаа шүү дээ тэд нар. Хин нэгэн орчуулагч байгаад энэ юунд хэлээд өгөөд мэдчихэж байгаа.